За сайн уу бичлэгэндээ тавтай морил өнөөдрийн бичлэгээр хийдүүлээ unboxing бичлэг хийн. Тэгээ би хятадаас хэдэн бараа захиалсан өнөөдөр гэрт маань ирсэн байна. За тэгээ одоо хийдүүлээ шууд задалж үзцгээе. Ингээ хятадаас юм захиалаад задлахаар айгу гоётэй нэг шинжил юм шиг төрс үзэрч юм шиг. За эхний хайрцагт маань миний захиалсан сормоос маань ирсэн байна. Тэр харуулсан чи ингээ хаалттай. Туршиж үзгээд доод сормоос авсан. Доод сормоос зүг үү? Дээд сормоос, доод сормоос. Тэгээ би нүр бодлын сургалтанд явж байгаа тарин надаа ингээд ийм доод сормоос надаа нааж өгөөд яг л тэр үед тийм нэг гөлгөн бодолтой хийж сурч ирсэн байхгүй юу. Тэгсэн чи айгүй хөрхөн гоё цохиж мохот харна би бас туршиж үзгээд юм олон төрлийг захиалж авсан. За хоёр дахь хайрцаг нь юм гэрээ жижигхэн адилхан ч юм уу. Энэ би бас дахиад нэг өөр сормоос захиалсан. Тэгсэн чинь бүр энэ юу вэ? Бүр цаван хамт ирсэн байна. Бас энэ юу л юм чинь хавчур гэж. Би бол нэг цав энэ хоёрыг захиалаг байх. Тэгсэн чи бэлэг болгож өгсөн юм уу? Вау. Өөр гоё мейкап бодгийн гол сормоос нь дандаа өөр идэг. Тэг миний хэрэглэж байгаа уусаа таарахгүй. Тэр нүүр бодлондоо тохирсон сормоос нааж үзвэл бас амар гоё юм болов гэж бодож байгаа. За ингээд 3 дахь хайрцаг. Миний бодлоор энэ бол дахиад сормоос ах. Энэ сормоос. Энэ сормооснуудаа ашиглаад гоё мейкап хийж байгаа бичлэгүүд хий гэж бодож байгаа. Тийм болохоор та нар бас хүлээж байгаарэ. Энэ кароттой юм байна. Ингээд хоёр хайрцаг юм байна. Сормоос юм бол би бас тэгж бодож чинь. Би бол зөндөө сормоос захиалсан. Энэ бичлэг баг миний сормоосны бичлэг болж таарч чинь дөө. Үгүй ээ. Энэ миний захиалсан гэрэл. Та нар мэдгүй. Одоо ингэж би гэрэл хасаацсан байгаа шүү дээ. Ийм цагаан гэрэл. Ингээ гэрт ингээд яг хоолунд хийхэд бол тод гэрэл бол гоё. Гэхдээ яг амарж одоо телевизээр үзэх, уцаа үзэх ч юм уу тийм байхад ингээ шар гэрэл тийм нэг гоё тайван. Тэгээ хурц биш. Нүд бас амардаг. Тэгээ тийм болохоор ер нь бол би манайх ер нь бол яагаад ер нь бол гэдэг. Энэ гэрлийг болохоор би за энэ нэг гэрэл гарч ирлээ. За энэ гэрлийг бол би хойно тавих гэж авсан юм аа. Яагаад гэвэл гэрэл аюу чухал байдаг. Ялангуяа одоо оройн цагаар бичлэг хийхэд тэгээд одоо бол би хойно гэрэл тавиаг байгаа. Та нарт ялгааг нь гоё харуулах гээд. Тэгээд хэдүүл гоё одоо ухсарч үзье. Ингээд энэ бол суурна. Тэгээд яг гол гэрэл маань бол энэ. Тэгээд мэдээж удирдлага. Энэ бас холбогч. Би нэрээ та нарт бас нэг гоё юм хэлгүү. Би нэг юм бас ихтлгөөр орж хата авсан байхгүй юу? Тэгээд тэр бол энэ утасны юу вэ? Утас баригч, утас тогтоогч. Ер нь ихэвчлэн би хоол хийхдээ YouTube ингээд тавиад хоол идэг. Тэнгууд энэ надад айгүй тусалдаг. Туслагч. Тэгвэл нэг уцаа ингээд нэг газар тогтоох гол тэгээ байж байгаа гэдэг өмчин. Тэнгууд би нэг ихтлгөөрт явж байгаад 6000 авсан гэж боддоо. Тэгээд айгүй чанартай. Тэгээ ингээд хүнд. Тэр хэр баг юм бас унахгүй. Тэгээ уцаа тавиад тэгээ яаж ч ингээд эргүүлээ, тохируулаад, хоошлуулад, дээшлүүлээд, доошлуулад. Тэгээ энэ айгүй таалагддаг. Тэнгуутай ингээд бас сунгачдаг. Урт бөөгнө. Бас хөөхөн. Бис энэгээр хаяад
нэг бичлэг, хоёр бичлэг баг энэгээр тас хийсэн. Яг тэгвэл ус тогтоодог бас нэг өөр урт юм байдаг надаа. Тэрийг ингээ гаргахаар жоохон төсөө санагдаад хайдаас залах өөрнө. Тэгээ тэр үед болохоор би энийг ашигладаг. Тэгээ дийлэгт ер нь бол өдөр тутам гэх юм бол энэ айгуу надад таалагдчихж байгаа. Ер нь бол байнга ашигладаг. Өглөөс ирэл хуцаа энэ дээр тавиал тэгээ юм сонсонгоо өглөөний скин кеэр нуугараа аваа, өглөөний цайгаа идэн. Тэр үед бол энийг байнга ашигладаг. Тэгсэн чинь яасан гэж энэ хоёр суурь нэг адилхан юм байна. Тэгсэн мөртлөө энэ айгуу хүнд байгаа хгүй. Тэгсэн энэ айгуу хөнгөө. Тийм ялгаа байна. За энэ залгуурын урт нь бол бас гайгүй. Урт юм байна. Тэгэд одоо би та нарт ялгааг нь харуулъя. Одоо хойно гэрэлгүй байгаа. Гэрэлтэй болсны дараа яаж өөр харагддаг юм. Царараа ийм харагдаж байна. Арай өөр гоё харагдаж байгаа зү. Тэгээд ийм удирдлагынаас ирсэн удирдлагын задлаа. Тэгтэл өнгийн сольж үзье. Энэ ягаан гэдэг бас хөөрхөн л харагдаж байна. А за энэ байсан байна. Яагаад ажиллахгүй байгаа юм бол ажиллаж исэн бэ. За энэ өнгө нь баг гоё юм шиггүй наа. Үгүй энэ ингээ гэрлийн солигдсон биш. Утаанаар солигдчих шүү дээ. Nice. За баг энэ гоё юм шиг байна. Тэ? Гоё өөр өнгөд гарч ирээл. Энэ таалагдчих. За тэгээ гэрэлтэй бол гэрэлгүй ялгаа юм байна. Гоёгаад гэхгүй. Тэгтээ ингээд тэн гэрлэлийг хүүрхэнтэй тэгээ та нарт ч гэсэн гоё харагдаж байгаас тэгээ би за би чааш миний бичлэг. За ингээд энэ бол 1 2 3 4 дахь бокснаас энэ гэрэл гарч ирлээ. Тэгээ одоо 5 дахь бокс хэдүүлээ задлж үзье. Oh yeah. Яг иймийг би онлайн шопоос 20,000-аар л захиалж авчихсан. Тэгээ тэр гэрлээ бүр 1 жил хэрэглэсэн. Тэгээ 1 жил хэрэглээд угаасаа муудаад гэрэл нь анивчаад тэгээ сүүлдээ асгаа болсон. 2 дахь гэрлээ бас яг адилханыг авсан. Тэгээ тэр бас 1 жил болоод одоо баг ингээ анивчаж унтраад байгаа. Тэгээ тийм болохоор бас сэлгээнд тэгээ запас солио тавьчлаа. Яг түрүүн яг анх хасааж исэн яг өнгөтэйг нь адилхан байна. За одоо хэдүүлээ 6 дахь боксоо задлаа. Yes. Энэ бол миний яг хүссэн хүлээж исэн сормоос байна. Бас нөгөө юу явуулчих. Юу энэ нэрийг ерөөсөө олохгүй бах юм. Хавчуурал бамбуш. Энийг нэг гоё зэвүүн бодолт дээр би яг туршиж үзье гэж бодоод авсан. Хэрэг гоё хам бол мэдээж дахиад авна. Энэ бас яг тохирсон гоё бодолтноор айгуу гоё зэвүүн харагдах юм шиг байна. Жохон нүд урт харагдуулах юм уу? Контртах хэрэггүй. Тэгж бодоод би энийг авсан. Ингээд 6 дахь бокснаас маань 3 ширхэг сормоос гарч ирлээ. Их нь болохоор юм том. Ингээд бас юу байгаа лээ. Ямаа цахилчаад ингээд бас юу ирэх юм марцчих юм те. Морнод маань ойрын үед айгүй их залхуур зажлаад байгаа. Тэгээ тийм болохоор уртсгагчндаа зориулаад ийм сав кейс гэх юм уу? Уртсгагчны кейс захиалж авсан. Тэгээд ингээд тагнангооч юм. Тэгээ энэ дотроо уртсгагчнууд ээж нь ингээд ийм хоёр талаараа залхуур нь ингээд орно. За ингээд 1 2 3 4 5 6 одоо энэ 7 дахь юм шиг зөв. Ийм 7 дахь маань ийм урт юм байгаа. Нэг задлаа. За энэ юу вэ гэхээр онцлогны өрөөндөө гэрэл захиалсан. Ийм. Энэ өөр юм байгаа мó? Байна. Энэ гарч ирлээ. Энэ суурь юм шиг байна. Яа, энэ бол айгүй хүнд байна. Удирдлагатай байна. Бас 2 зээцэн байна. За энэ хатан талын авт юм уу? Суурь нь болохоор ийм хүнд. Тэгээд дээшээгээ мэдээж 180 см. За тэдүүлээ залгаж үзье. Вау. Энэ бол түрүү миний гэрлээс бол хамаагүй тод юм байна. Миний гэрэл хасаасан хажууд нь бол айгүй жуултж шít. Ихсгэж багс юм. Хамгийн тод нь дунд нь бүдгэн.
Ялгаан та нарт харагдчих юм уу? Би сая гэрлэнээрсэн цэнхэр наалтыг авдсан болов уу гэсэн чинь авдсан байна. Тэгээд давхар яг өөрсдийнхөө өнгөн яг тодорч гарч ирж байна. Тэгээд энэ болохоор шаргална. Цагаан. Цэнхэр. Тэгээд шар. Би өнөөдөр нөрөө бодохдоо сормоос наагаагүй байгаа. Тэгээд хэдүүлээ нэгийг сонгоод нааж үзье. Гол нь нэлийн наахгүй. Энийг нааж үзье. Тэгээд сормоосон бас юм цав ирсэн шүү дээ. Энэ цаваар нийлүүлээс нааж үзье. Дотроо ийм хүүхэн савлгаатай байна. Нэг л цав шиг өнөртэй байна. Энэ гэхдээ бараг хүн болгонд зөхөхөр тийм сормоос байна. Энэ цавнаас дэжгүй цав шүү. Надад их тийм сормоосоо цав дараа нь яаж арилгах нь гэж чухал гэдэг. Хэдий ингэж сайн алдж байгаа цавнууд зөндөө өгч гэсэн ингэж өөрийн сормоос дээр үлдээд идэв штэ. Тэр нь ингэж надад жоох ядаргаатай санагдаад байт. Тийм харагдаж байна. Энэ сормоос надад үнэхээр их таалагдлаа. Ингээ контур зурвалаас хүрэх юм болов уу? Тэглээ контур зурж үзье. Одоо тийм яг нэг бүтэн болсон юм шиг харагдаж байгаад. За ингээд миний бичлэгтэй хамт байсан баярлалаа. Тэгээ дараагийн бичлэгээр уулзтлаа түр. Бай.